шин баримт. Ноцтой бичлэг. Тагнуул намайг 4 сарын 14-нд шууд кафе Бенет, Ариг банкны дээр кафе Бенет барьчихсан байгаа. Тэгэхээр чам зоргийн ирэх шиг болгоо шүү гэж байна. Ингэж бас олон удаа занлах гэсэн боломжтой зогсож байгаа 50 минут. Мэдээллийн эндээс үгэн заяа. Гадаа бүсэлт хийсэн байгаа учраас би маш тавчгаа хэлэх гэсэн. 2014 оны 9 сарын 8-нд бол Шинэ Монгол хаад группийн 4 давхарт бол 60 тэрбум уулзалт болсон 90 минут үргэлжилсэн байгаа. Би сайтаар бүх мэдээлэл тавьсан. Энэ уулзсан дээр Мегомбийн их болт, Ц Санду, А Ганбаатар 3 тэгээд миний би ингэ байсан. Би бол тэнд протокол болох маягаар энэ бичлэгийг 60 минутын бичлэгийг тэнд үлдсэн байгаа. 90 минутын бичлэгийг батлах шин баримт дэлгэглээ. 40 минутын бичлэг. Үнний эрэлт цензургүй сурвалжлаа. Энэ цаг үеийн хамгийн том дуйлан болох 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг наймаалцсан хэргийн цоо шин нотлох баримтуудыг дэлгэж байна. Улсын хурлын дарга Мегомбийн инфод Монгол улсын ерөнхий сайд жаргал тулгын Эрдэнэтнаар төрийн албыг наймаалах төлөвлөгөөгөө танилцуулж 90 минутын бичлэгийг эвлүүлэг үлгэр хэмээн танилцуулж байсныг одоо үзэгчдэд иргэн сануулъя. Би ямар нэгэн тийм зүйл яригдсан, энэ цацагдсан зүйл яригдсан ийм хурал цуглаанд бол орж байсан удаа надад байхгүй гэдгийг би өөрийгөө бол мэдэж байгаа. Тийм учраас бол би энийг эвлүүлэг гэдэгт бол баттай итгэлтэй байгаа. Одоо энэ харин би өөр гайхаад. Одоо үлгэрийн киноч юм уу? Айлсуудын одоо олон хэрэгтэй киноч юм шиг надад бол үүдүүд тийг санагдаад. Одоо Монгол ардын нам нэг дээрэмчнэр стратеги төлөвлөлтөд боловсруулдаг тийм нам бол биш шүү дээ. Одоо та бүхний өмнө нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Сандуй, нийслэлийн Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн Ганбаатар нарын төрийн албыг наймаалцах схемээ хэрхэн хийж буй талаарх цоо шин баримтыг одоо дэлгэе. 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Шинэ Монгол хаад группийн байр. Хэрвээ биднээс заа яаш төрөл дөржөө Сандуй та нар англи компани амархан дөржөө хоёулаа компанид гаргаж заа оруулаа. Чи нааш англи сонсч байна. Тэгэхээр биднээс бол хөөш бүгдийн задлаа цаа ширхэг үрээр нь задлаад хүн айдас төрүүл тийм. Үний энийг их дайна. Юу вэ Сандуй чи яах гэж байгаа юм? Тэрга энэс өөр баггүй. Ийм яриа өрнөн гэж ерөөсөө мдэггүй байсан учраас ярианы дундаас би энэ ер нь эднэр болохгүй юм хийх гэж энэ гэдэг ойлгосон учраас ийм болохгүй юм намайг татаж оролцуулж байгаа юм байна гэдгийг ойлгосон учраас би утсан дээр би энэ яриаг нь бичиж авсан. Миний iPhone утсаар бичсэн бичлэг. 2014 оны 9-р сарын 8-ны өдөр Инх болд, Сандуй, Ганбаатар нар төрийн албыг хэрхэн 60 тэрбум төгрөгөөр зарах тухайга ярилцаж буй бичлэгийг эвлүүлэг. Энэ бичлэгийг олон нийтэд ил болгосон иргэн Дорж Зодвыг худалч хулгайч хэмээн цоллогсод харин одоо юу гэх вэ? Учир нь тэр бичлэгээс ерөнхийдөө 10-аахан хоногийн өмнө буюу 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Шинэ Монгол хаад группийн байранд болсон энэхүү аудио бичлэгт иргэн Дорж Зодов өөрөө байлцаж өөрийнх нь дуу хоолой сонсогддог. Тэгэхээр Дорж Зодов бол төрийн албыг 60 тэрбумаар зархаар тооны машин дээр бодож буй хүмүүсийг илчилсэн, мөн тэдгээр хүмүүсийг гэрчилсэн гэрч болж таарлаа. Мэдэж ав. Дорж Зодов бол гэрч. 2014 оны 8 сарын 28-ны өдөр орой бараг 9 цаг өнгөрч ирсэн баг. Тэгэхэд Ганбаатарын өрөөнд Сандуй, Ганбаатар бид 3 үндсэндээ нөгөө санхүүжилтийн асуудлаа төлөвлөх гэдэг ингээд цугалцгаасан. Тэгээд үлзий бол байсан. Үлзий бол үүдэнд байсан. Тэрийг ерөөс дотгош нь оруулаагүй. Бид 3 суугаад ингээд асуудал явсан. Шинэ Монгол хаад группийн 6 давхарт буюу Ганбаатарын өрөөнд ПМА-гийн цонхтой ПМА-гийн цонх нь зүүн зүг рүү урд зүг рүү гандан л ингэж харсан баг. Уулзалт болсон давхар чинь 9 сарын 8-ны уулзалт болсон давхар чинь 4 давхар. 4 давхар голоор ингээ хуваагдсан. Сандуугийн өрөө ийшээгээ болохоор уулзалтын нөгөө уулзалт болсон өрөө. 5 давхар болохоор бүхэлдээ миний сууж ажиж ганцаараа сууж ажиллаж байсан давхар. 6 давхар болохоор бүхэлдээ Ганбаатарын өөрийнх нь офис өрөө.
8 сарын 28-нд болсон уулзалт бол энэ 6 давхарт болж ирсэн. Их орой болж ирсэн. 9 сарын 8-нд болсон уулзалт бол 4 давхарт болж ирсэн. Тооны машин дээрх төрийн алба. Амархан шүү юм зархсан. Аяга улс төрийн зар амархан. Юм зах дээр зархалсан. Энийг зарх амархан шүү. Сүгэл зарх шүү. Бүгдийн бөөдчүлээ. Нэгэсэндээ 2012 онд ардын нам ялагдаад цөөнх болцсон. 16 онд ардын нам ялах нь ойлгомжтой дүр зураг бол харагдчихжээ 14 онд. Тэгэхээр ардчс намын хийсэн маш их алдаанууд тэрэн дээр дөрөөлөд бид нар ялчнаа. Тийм болохоор хүмүүс ч гэсэн энэ 16 оны сонгуулийг багцаалдж харж байгаа. Албан тушаал авахд одоо авах боломж тэдэнд нээгдэнэ. Яг ийм эрэлт нэмэгдсэн ийм үе таарна. Тэгээд төрийн албыг зарах, албан тушаалыг наймаалах нь бол зах дээр зарж байгаа одоо бараа шиг одоо тийм төвөгтэй биш, маш одоо хэлбэрхэн шожгон тал зарж чаднаа л гэсэн юм утгыг бол Ганбаатар тэр үед гаргаж ирсэн. Энтэй ч гэсэн сандуу санал нэг байснаа ч илэрхийлж тэр уулзсан тэр. Энийг зарх амархан шүү. Сүгэл зарх шүү. Бүгдийн бөөдчүлээ. Яг өнөөр шагаар эгээр мөнгө болоод санагдаж шүү. Монгол улсын нам өөрөө мөнгө шүү. Монгол улсын нам өөрөө мөнгө шүү. Монгол улсын нам өөрөө мөнгө шүү. Ганбаатар айгүй бол 16 онд бид нэр хитрхи өндөр ялд байгуулад төрийн албыг бид нэр маш хүн шаваад энэ албан тушаалуудыг л их олон хүнд их эрт 15 онд бараг амжаад зараад дуусчих байхаа гэсэн ойлголтыг хэлж ирсэн байна. Тэгээ бүх бие албан тушаал бүгдийн мөнгө болгоо. Хэрвээ баригдах юм бол таа. Биднес ирэх явах юм бол би өөрийгөө асуудал шийдэж. Үнэн биз дээ. Би өнөөдөр цаазын давцсан дээр толгоогоо тавьсан гэдээ ойлгож байгаа шүү. Дараа. Би энийг чадахгүй толгоогоо тасна гэж бодож байгаа. Үнэн биз дээ. Тийм биз дээ. Би бүх боломж даргаыг хэрэглэнэ, тэ? Та дэмжих ёстой. Гэхдээ би энэ төрийн албануудыг бүгдийг мөнгөтэй болгоод хэн дуртай үнийг аимш тавихгүй. Ганбаатар сандууд одоо энх бол дарга дээр очиод юу гэж тайлбарлах вэ? Энэ мөнгө босох асуудлаа яаж ойлгуулах вэ гэдгээ бол зааж өгөхдөө бол сандуугийн хэлэх үгийг нэг бүрчлээ одоо ингэж хэлж өөрт нь тайлбарлаж өгсөн. 5,000 оныг 10 саяар үржүүлдэг. Нийслэг зөвлөл шүү. Эний юм баг баримжаа шахахгүй шүү. Би бол баримжаатай шааш. Санхүүгийн схемд эхний ээлжинд 5,000 албан тушаалд мөнгөний хүмүүсээ байршуулна гэжээ. Ахлах мэргэжлээс эхлээд дээшэн сайд хүртэл энэ бүгдийн нийлбэр дүн 56 тэрбум 376 сая 600 мянган төгрөг болж байна. Ганбаатарын Мегомбын энх болд танилцуулдаг 60 тэрбумыг босгоно гэдэгтээ мөнгөн дүнгээрэн таарч байна. Асуудал нь энэ. Яг их хурал дараа нь засгийн газар, яам агентлаг, Тий, төрийн өмчт үйлдвэрийн газар бүгдийн. тэгээд дараа нь нийслэлийн нийлээд ачиж рүү орох. Орон нутаг өөрөөр хэлбэл. Орон нутагч нь болохоор засаг дарга, иргэдийн төлөвлөгчдийн орол. Засаг даргын дотроо энэ юунуудтай, агентлагуудтай. Тэгээд иргэдийн төлөвлөгчдийн орлын доор болохоор юу орж ирнэ? Агент юу нийслэлийн өмчт үйлдвэрийн газар. Ийм л бүтцэн гэдэг шиг санаж байна. Хууль тогтоох, хэрэгжүүлэх, аж ахуйн үйлдвэр. Би тухайн үед бол ийм асуудлыг гинт сонсоод ингэж сууж исэн учраас ийм яриа өрнөн гэж ерөөсөө мэдээгүй байсан учраас ярианы дундаас би энэ ер нь эднэр болохгүй юм хийх гэж энэ гэдэг ойлгосон учраас ийм болохгүй юмд намайг татаж оролцуулж байгаа юм байна гэдгийг ойлгосон учраас би
утсан дээр би энэ яриаг нь бичиж авсан. Миний iPhone утсаар бичсэн бичлэг. Ер нь бол нийслэлээрээс бол нэг 60 тэрбум өсөж байгаа. 60 тэрбум өсөж байгаа. Хүмүүсийн дэвсгэртийг 30 Франц дарамтлаж байгаа. Механизм байгаа. Ер нь бол нийслэлээрээс бол нэг 60 тэрбум өсөж байгаа. 60 тэрбум өсөж байгаа. Ганбаатар гэж хэн байв? 60 тэрбумаар төрийн албыг наймайлах схемийг зохиосон гол эзний нэг Ганбаатар Шинэ Монгол хаалт группийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Улс төрийн хүрээнд Монгол Ардын намын гишүүн, нийслэлийн Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн, нийслэлийн Монгол Ардын намын дарга Сандуугийн зөвлөхийн албыг хашдаг нэгэн. Сандууг Ганбаатар нар тооны машин дээр тооцоолсноор 50-аас 60 тэрбум төгрөг босгоно гэж. Тэгэхээр энэ схемээр албан тушаалын 8 хийсэн үннээс хол зөрөхгүй байна. Нийслэлийн засаг даргын Улаанбаатар хотын захирагчаас соёл хийдэг. Тэр чинь ирээдүйн нийслэлийн засаг даргын Улаанбаатарын захирагчаас идэг шахав. Тэрнээс том шаардаа байдаг. Энэ ухаачлаг өнгөт байсан. Энийг л шааж. Энд чи ирээдүйд хэдэн тэр өмнө шааж. Энэ хэсэг дээр ингэсэн юм байна. Одоо нийслэл дээр томилогдох одоо зарж болох албан тушаалуудыг ярьж явахдаа бол Ганбаатар над руу хараад Сандуу руу дохиод өөрөлдвөл 16 онд Ардын намын ялах юм бол Сандуу нийслэлийн засаг дарга болно. Тэгэхээр энэ Сандуугаас хэдийг суу энэ ирээдүйд маш их мөнгө олноо. Энэ нөхөр угаасаа мөнгөтэй угаасаа энэ албан тушаалан ч маш их мөнгөний ажил. Тэгэхээр энэ Сандуу гэдэг энэ баян нөхрөөс хэдийг суу энэ тоогоо энэ дээр тавина гэдэг тиймэрхүү маягаар одоо ярьж ирсэн ярианы хэсэг. Ирээдүйд нийслэлийн засаг даргын Улаанбаатарын захирагчаас идэг шахав. Тэрнээс том шаардаа байдаг. Сандууч ер нь сонгуулиас хашаа томорчоод байгаа шүү дээ. Сандууч ер нь сонгуулиас хашаа томорчоод байгаа шүү дээ. Одоогийн нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хэдэн төгрөгөг албан тушаалдан очсон бэ гэдэг асуулт гарч байна. Хуулийн байгууллага анхаарах ёстой. Сандуу Ганбаатар нарын гаргасан албан тушаал наймайлах санхүүгийн схемд хууль тогтоох дээд байгууллага хамгийн газартай нь үнэлж зарахаар төлөвлөж байсныг одоо та сонсох болно. Бүгдийг одоо гаргаж барьж байгаа. Тэнгуутаа яг яам агентлаг те. Тэгээд их хурж те. Хуулийн намаа газар зэрэг байж. Ордон мортоо шиг. Чи хаач байгаа юм. Хатаг өрөөд бууш. 60 тэрбумаар төрийн албан тушаалыг наймайлах тэрхүү схемийг тэд хаанаас олсон бэ? Өөрсдөө бодож олсон уу? Эсвэл энэ тентхийн схемээс удаа ийдсэн үү? Хамгийн сонирхолтой мэдээлэл гэвэл Монгол Ардын намын удирдгуудын хэрэгжүүлсэн байж магадгүй санхүүгийн схемийн талаар Foreign Affairs сэтгүүл гаргасан Далиангийн бичсэн авилгал хятадыг сүрүүлэхүү нийтлэлд дурддажээ. Нийтлэлд бичигдснээр Хятадд 90-ад оноос эрх мэдлийн бүтцийг өөрчилж төвлөрсөн бус болгож эхэлсэн. Нөгөө талдаа Хятадын коммунист намын хувьд нэр нөлөөний хэвээр боловч албан тушаалтнууд бие даасан байдалтай. Энэхүү төрийн удирдлага төвлөрсөн бус эрх мэдлийн хослол бүтцэн авилгалын хязгааргүй их боломжийг бий болгож албан тушаалтнууд төрийн өмч их усврийг хувийн эрх ашигын төлөө ашиглах болсон гэж бичжээ. Авилгын схемийн бүтэц. Цалин сайтай эрх мэдэлтэй албан тушаал томилогдохын тулд авилга өгнө. Ажилтан өөрийн авилга өгөх мөнгө босгохоор ихэвчлэн бизнесийн түнш эсвэл өөрөн авилга фаргуудаас хэрэглэнэ. Оролцсон хүн болгон дор бүрнээ хөрөнгө оруулаасан өгөөж хүртэх хүлээлттэй. Схем олон зүйлээр илэрдэг. Олон нийтийн мөнгөний сан буюу улсын төсвөөс завшдаг. Тендерийн авилгал, орон нутгийн иргэдээс хямд үнээр газар авч төрийн өмчөд байгуулгын албан тушаал ашиглан ашиг хонжоолж өмчийг хувааж борлуулдаг. Энэ схемийн нөлөөгөөр албан тушаалтан гэр бүл хамаатан садны хүмүүсийг бизнест оролцуулж өөрөн албан тушаалан ашиглан ашиг олдог. Ийм харилцаанаас үүдэн албан тушаалтнууд бизнесийн бүлэглэлтэй урт хугацаанд холбоо тогтоож тэднийг төрийн хяналтаас зайлсхийхэд тусалж хариуд нь төлбөр мөнгө авдаг. Иймэрхүү холбоо харилцаа батлан хамгаалах шүүх эрх зүй болон яам агентлагуудаар тархсан. Зарим газруудад орон нутгийн захиргааны байгууллага зохион байгуулалттай гэмт хэрэгт нэгдсэн байна. 90 минутын бичлэгийг батлах шинэ баримт дэлгэглээ. 40 минутын бичлэг. 8 сарын 28-нд санхүүжилтийн асуудлуудыг маш одоо тодорхой 40 минутын турш хэлэлцээд санхүүгийн схемээ яаж босгох юм, мөнгөө яаж босгох, одоо фандрайзер хийх юм,
Энэ бүгд маш тодорхой ирсэн ярианууд одоо ингээд ил болж байгаа шиг байна. 90 минутын бичлэгийг Батсан цоошин 40 минутын бичлэгийг инхүү задлснаар ямар аимшигтай төлөвлөгөө хийгдэж төрийн бүх албан тушаалыг наймайлах схемтэй үзэгч та бүхэн танилцлаа. Монгол Ардын намын дарга удирдлагуудын бий болгосон схем амьдрал дээр хэрхэн биелээ болж байгаа талаар одоо үзэгч та харах болно. 60 тэрбумын хэрэг бодит амьдрал дээр хэрэгжсэн. Энэ дотор бас яриа шүү дээ. Хадгалан зүйлийн оршин 14 тэрбум төгрөгөөр солон бишээ. Казино тоглож алдаа үстэй гэхэд л чамайг шууд туснаа гэдэг нэг. Тэр даалгаврыг хэн өгсөн гэж хэлсэн? Докторын бичлэгийг дууганы бичлэгийг явуулж байна. Хөрөл сүхийг мөрдсөн ноцтой баримт. Цензургүй сурвалжлага үннийг хань. Монгол Ардын намынхан мөнгө төлж албан тушаал аваагүй хүмүүсээ халиарууд гэж нэрлэдэг. Хэрвээ том намтаа нийлээд бүх шатны албан тушаалыг биднес зүүнээс сонгох юм бол заяа. Энэ дундаас халиарууд бий. Тэр нь хөрөлсөх хүмүүсийн заяа. Хөрөлсөх бол өөртөө 3 хондоо голоолч гэсэн тийм мөнгө төлөхгүй. Тэдэж байгаа. Ийм юмнуудаа биднес намын дараагаар ялгуулах хэрэгтэй. Ийм юмнуудаа биднес намын дараагаар ялгуулах хэрэгтэй. Тэд одоогийн шадар сайд хөрөл сүхийг 2014 оны 8 дугаар сараас эхлэн халиар хэмээн нэрлэж өөрийн намын дарга инх болдороо ялгуулах тухай ярилцсан байдаг. Энэ бол өнөөх 60 тэрбумын схемээ зохиож байх үеийн яриа. Хоёр дахь уулзалтаараа инх болд даргадаа хөрөл сүхийг аалз шиг гар хөлийг нь таслан хэмэлсэн байдаг. Хөрөл сүхийн бүх бодлогыг таслах бодлого гэж. Хөрөл сүхийн бүх бодлогыг таслах бодлого гэж. Албан бус практикад байгаа нэг хэдэн бий. Эднээсийн төрөлөд байгаа хамгийн хүчтэй баярхан байна. Энийг биднес ивийн бол айж харах таслах хэрэгтэй. Эсвэл үг сонсдог болох хэрэгтэй. Асуудалтай биш. Шууд хэлэхэд ойлгодог болох хэрэгтэй. Тэгэхээр бид хөлийн таслах хэрэгтэй. Нөгөө аалзыг яриад байна шүү дээ. Тэр шиг заач. Монгол Ардын намын доторх Мегомбын инфолтын фракцийнхан буюу 60 тэрбумынхан шадар сайд хөрөл сүхийг яагаад замаасаа зайлуулж аалсны хөл гарын тасална хэмээн төлөвлөв. Учир нь хөрөл сүх нам дотроо нөлөөтэй. Тэднийг бодвол ард түмэнд үнэлэгдсэн улс төрч. 60 тэрбумынхан үнэнд гүйцэгдэж Монголын төрөөс зайлвал хөрөл сүхийн эрен үе эхэлж тэр Монгол Ардын намын дарга бөгөөд Монгол улсын ерөнхий сайд болох магадлал үнэн юм аа. Тэд энээс л ажээ. Тиймээс инфолтын фракцийн гол байн хөрөл сүх болж таарсан юм. За манай захирал зол хоёр өрөөндөө намайг дуудаад Эргэн Батуулд New Falcon компани ерөнхий менежерээр ажиллаж байхдаа 2010 оны 4-р сараас шадар сайтыг дагаж мөрдөх ажиллагаанд оролцож байсан. 7-р сараас хөрөл сүхийг мөрдсөн асуудлыг олон нийтэд ил болгосон. Асуудлыг дэлгэснийхээ төлөө 2010 оны 8-р сарын 10-ны өдөр авилгатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагынд баримтлагдсан. Тэрээр баримтлагдахаас өмнө цензургүй сурвалжлагад ярилцлага өгсөн. нэг чухал яриа байна гэдэг. Тэгээд лөбх юм цогцолоод цагдаагийн байгууллагад өргөдөх хэрэгтэй байна. Тэгээ мөнгө төгрөг өгнө асуудалгүй гэх тийм ярьсан. Тэгээд нэг түүнээс хойш нэг 7 хоногийн дараа хоёулаа урагш өнтэй очиж уулзах гээд. За тэгээд шадар сайдыг яаж дагсан? Та нар хідүүлээ байсан? За манай ажлын 4-5 залуу байсан юм уу? Гэрийнхэн гадаа танаад Blue Mon гэдэг нэг уулзалт хийдэг газар нь тэгээд юу тусгаар тогтнолын ордны гадаа газ ингээд дагаад боломжтой үеийн одоо хүлээч одоо даах болсон. Тэгэхээр чамд бол инх мэд гэж хүн шадар сайдыг одоо ингээд дагаах хэвээр өдөж байгаа цохилох хэвээр гэж хэлсэн юм уу? Гэж инх мэд гэж хүн хэлсэн л дээ надад. Тэгээд хөрсөхийг одоо их хурлын даргын суудал гарч ирнэ. Мегомбын инх бол одоо нэг сонгуулаар ерөнхийлөгч болоод явчихна тодорхой тэр. Тэгээд намын даргын суудал гарч ирэхээр хөрсөх гэж хүн маш рейтингтэй байгаа. Хөрсөхийн практик гаргаж ирмээгүй байна гэсэн. Цаанаасаа даалгавар өгсөн гэж надад хэлсэн л дээ. Тэр даалгаврыг хэн өгсөн гэж хэлсэн? Одоо ерөнхийдөө байгаа Эрдэнэ нот өгсөн гэж тухайд надад л хэлсэн. 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр
Шадар сайдын ажлын албанаас мэдээлэл хийж, шадар сайд хүрэлцүүхийн амнаас эрүүл мэндэд талдахыг завдсан асуудлыг шалгахгүй байгаа нь төрийн өндөр албан тушаалтантай холбоотой байхыг үгүйсэхгүй хэмээн мэдэгдсэн. Шадар сайд хүрэлц үхийг одоо дагсан. Тэр хүнийг үдж байгаад нэг зохиулах ёстой гэсэн ийм одоо бичлэг сошиал орчинд тархаад байгаа шүү дээ. Энэ дотор бас яриа шүү дээ. За яг ингээд таарад нэг газар таарчлаа шүү дээ. Тэгээд яаж уурыг нөхөж нэг одоо мөрөлдөг ч юм уу, шүрэлдэг ч юм уу тий. Тэгэл хэрүүл үдсэн тохиолдолд одоо тулж яриа яасан тохиолдолд яриа үдсэн тохиолдолд ч юм уу юуны хадгалан зээлийн оршины 14 тэрбум төгрөгөөр салам тийш казино тоглож алдаа үстэй гэхэд л чамайг шууд хуснаа гэдэг нь тэгж хэлчихсэн. Эндээс ямар нэг тоног төхөөрөмж өгсөн нь өөртөө. Фото аппарат ашиглаж байсан. Тэгээд нөгөө камер, нууц камер гэдэг шүү дээ. Жижиглох, 2 жижиглох, 2 ингээд товчондоо хийждэг тийм 2 жижиглох. Гэхдээ яг айхтар одоо ашиглаж бол чадаагүй. Ашиглаарай гэдэг өгч ирсэн. Хүрэлц үхийг мөрдөх ажиллагааны зохион байгуулалтанд оролцсон Ханхубат компани очир нэртэй харуул хамгаалтын алба Эрэл компани байранд байрладаг. Монгол Ардын намын цагаан байрыг хамгаалдаг. Дараагаар нь цагтаан тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Бадарчин Энхмэнд гэж эрхэм бий. 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Энх баяр улс их хурлын гишүүн, улс их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга. Тэрээр фэйсбүүк хуудасынан Монгол улсын шадар сайд ухнагийн хүрэлц үхэн амнаас эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдал талтахаар Монгол улсын зарим иргэд хууль бусаар тагнах, чагнах, мөрдөх ажиллагаа явуулж байгаа. Энэ асуудлыг онцгой анхаарч хуулийн дагуу зохиох хэмжээг авах болно хэмээн мэдэгджээ. Сошиал дээр гарсан мэдээллийн дагуу явж байна л та. Гого бид нар мэдээллийг тодруулах гэдэл яваам л да. За юу инхмийн захиралтай яаж холбогдох вэ? Хөдөө яваагүй юм уу? Янз бүрийн байдлаар одоо шадар сайдад халдлаад 100% бий болох юм байна. Одоо заргийн хэрэг шиг юм болох вэ тий. Одоо бид нэр ингээд агаал одоо хаан таарч вэ гэдээ агж байгаа хооронд дахиад нэг өөр гадны хүн бас янз бүрийн болвол бид нэр цэвэр одоо асуудалд орноо гэж би юм болж хэлсэн. Нэг өсөнд өөрийн чинь золиос болгож ийн гэж ойлгож болох уу? Болгож ийсэн юм байна. Магадгүй шүү дээ. Одоо юм тэгж л би шууд ойлгож байгаа юм чинь. 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анган шатны шүүх Батболд, Энхмэнд, Адиахүү, Бат Эрдэнэ нарт эрүүгийн хуулийн дагуу 1 сарын хугацаатай цагдан хорих аргамжаа авчээ. Мөн амар санаа, жаргал сайхан нарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-ийн 1-р зүйлийн 1 дэх хэсэг зааснаар тус ял сонсгож цагдан хорилоо. New Falcon гэх компани Чингэлтэй дүүргийн Монгол Ардын намын байранд байрладаг. Намдагсан компани нэг. Эзэн Зоригтын Зол баяр. Түүний дүү Зол Эрдэнэ тагнуулын ерөнхий газарт ажилтай гэдэг. Дуртай нэг бичлэг хийгээд дууганы бичлэг явж идэв юм шиг. Яасан тийм юу хийсэн юм уу те нөгөө ажил гүйцэтгэх ажиллагаа. Ямар хийх юм бэ чи бид нар ч урд ажиллаа байхгүй. Манайд тэр дараа хийсэн тийм дадлаг байсан. Зүйл ярьсан. тэр цагтаа одоо цагтаа магадад шүүх цагтаа нэг төвчл байна шүү. Энэ хадаа хэлцээ өөрөндөө байгаас. Нэг одоо би сэрэгчгүй юу? Юу даад ч өчигдөр мэдэхгүй байх чинь би юу гэх юм. Тийм биз. Юу дээр нөгөө урагшаа инхмэнд гэж хүн дээр очиж уулзсан юм гэсэн юм байсан. Тийм болсон юм уу? Инхмэнд гэдэг нь яа гэсэн. Инхмэнд гэж хүн дээр өөрөө чинь дагуулж очсон. Тэгээд юусгүй дагах гэж зохион байгуулсан гэсэн юм. Ганцуулаад хүн болгон юм болсон шүү. Найч юм. Тийм юм бол огт зохион байгуулах байхгүй. Та хүн тийм ярьж хүн амтнаас хүн дээр салаад өчтөө солиод болсон юм шиг. Шадар сайдыг тагнах мөрдөх ажиллагаанд Зоригтын Зол баяр зохион байгуулалтын ажиллагаанд оролцсон байх магадлалтай.
Гэвч тэрээр хуулийн байгууллагаар шалгагдаж цагтан хоригдоод байгаа 6 хүний дунд байхгүй. Учир нь Зол баярын аав Зоригт нь төрийн тусгай хамгаалтын газарт ажиллаж байсан. Монгол Ардын намын дарга энх болдыг ерөнхий сайд байх үед түүний хамгаалтын албаны даргаар ажиллаж байсан гэдэг. Шадар сайд хөрөлс үхээгээ дагаж тагнах ажиллагаанд Зол баярын эзэмшлийн 4094ОНУ улсын дугаартай Пирус 20 маркийн автомашин, 2490ОНП Саната 5 маркийн машин Шарвын чанслын нэр дээр байдаг. Нью Фолконы ажилтан Батбаярын эзэмшлийн 8334ОБД улсын дугаартай Пирус 20 маркийн автомашин оролцсон байдаг. Чи сошиал орчинд бичлэгээ тавьсан байсан тийм өөрийнхөө ярьсан бичлэгийг тавьсан байсан. За одоо чи ингэж надад ярьслага өгч байна. Яагаад хуулийн байгууллагад хандахгүй вэ? Би хуулийн байгууллагад хандсан шүү дээ. Би өөрөө бас цагдаагийн байгууллагад ажиллаж байсан учраас хуулиа мэднэ тийм. Энэ хууль бусаар одоо дагаж мөртлөжлийг хуулийн байгууллага хийгээд байгаа учраас би хамгийн ихдээ би одоо Шадар сайд хөрсөхийн ажлын албыг орж яг болсон процессыг бичлэг тэгээ одоо уцаар ирсэн бас бичлэгтэйгээр CD-гээр би өгсөн. Дараагаар нь би тагнуулын байгууллагад бас яг муу адил нөгөө болсон процессыг бичээд одоо ийм үйл ажиллагаа явагдаж байгаа гэдгийг би тагнуулын байгууллагад өгсөн. Өгсөн байгаа шагаа. Тагнуулын байгууллага дээр нөгөө хоёр удаа очсон бай тагнуул дээр намайг дуудаад тэгээд дуудаад нэг айхтар чи юм асуугаагүй, тайлбар чи аваагүй надаас юм болсон юм заа гэх. Тэгээд дандаа орчуулганд өөр хүн намайг дуудаадсан. Даваа гэж хүн дуудсан, тэгээд Дөлгөөн гэж хүн дуудсан, дараа нь Тамир гэж хүн дуудсан. Тэгээд дараа сүүлд нь уцаар би одоо нэрийг санахгүй нөмөрдөн шилжүүлсэн тэр байна гэдэг шиг хинглээ бас тэгтлээ. Нэг нь орж ирэхгүй. Тэгээд шатаралтай би яг хуулинд одоо би бүр эцэст нь одоо ингээд өөртөө шуулцаад бас шудраг мэдээ би үнийг одоо үнээр нь хэлье гэдэг. Шадар сайд хөрс хөхтэй уулзсан уу? Үгүй. Шадар сайдтай уулзаагүй байгаа. Би ер нь бол бас нэг уулзах боломж гарууд бас нэг уулзаад тий яг ийм юм болсон шүү. Би өөрийнхөө хамаар бас нэг хэлж гэнэ одоо бас санаа зорилго байж байгаа. Тооны машин дээрх төрийн алба. Энх болд Сандуй Ганбаатар нарын төлөвлөгөө хамгийн аимшигтай байдлаар бодит амьдралд хэрэгжиж эхэлсний нэг жишээ энэ болж байна. Яг манай хүмүүс яг одоо хүн том юм одоо хүндэт эхэлнэ. Тэр үед бас бидний бас хууль байгууллагын хамгаалалт бас хэрэгтэй. Монгол Ардын намын удирдлагууд намынхаа нөлөөтэй гэсэн болгоныг дарж авахын тулд гишүүдэн зүсэлж, ангилж, ялгах болжээ. Фракцуудын тогтолцооноос арч жоохон хамгаалах юмуд байхгүй бол сая би яагаад бас ажиллаж авах бид нар ярьж байгаа сулруулсан байх гэхээр сая ингээд бид нар чи ингээд яагаад та бүтээж намын хороо мороо гэдэг ингээд хүмүүс айгүй тийм атаархал тийм нэг хорсон байдлаар хандсан л да надад маш бас нэг тийм дайралтууд хийсэн л да. Тэр бол яриад яг ер нь бол бас нэг жоохон намайг одоо орсон болгонд одоо тань дээр муу хэлэх юм уу те. Тэгэл тийм нэг компанис ийм ажиллагаа явагдаад байгаа. Энийг л няцаагаар өгчих юм бол тэд нар дахиж ярихаар болж байгаа. Би үнэхээр аль. Би бол тэрийг мэдрээд байгаа. Тийм үст. Ийм том нам ийм дээр суудгүй байхгүй юу? Би бол үнээр хэлэх зав. Нохоо өдөр бүхэн алтунгийг үнэрлж өгдөг ч дааж авах бодлоо. Мэдхгүй хэрэгцээ байхгүй. Хүн биз дээ. Тэр шиг юм хийгээд байж болохгүй байхгүй юу? Үнээр биз дээ. Үнээр биз нохоо тэр мөнгө хэрэггүй алт хэрэггүй байхгүй юу? Үнэртэй жоохон гэж хайчаа яваад. Одоо өнөөдөр тийм биш. Урдаа бүх боломжийг хараад байгаа харахгүй байхгүй. Тэрнээ бодлого боловсруулахгүй байгаа бол алдаа байна. Тийм бол унагаан бат идэл унагаан. Суу Монгол бат идэл. Суу гэж товчхон нэг хүний хэлж байгаа. Энэ бол суу Сумдан Батболд бол биш. Энэ бол Сумын азрыг хэлж. Сумын азар яагаад энэ дээр онцгой дурддагдаж орж ирсэн гэхээр миний ойлгож байгаагаар бол Сумын азар сонгон архин дүүрэг дээр буюу Сандуугийн одоо нийслэлд өрсөлдсөн тойрог дээр илүү рейтингтэй яваад Сандууг жоохон бараантуулаадсан учраас Сумын азар жоохон тиймэрхүү хандлага байсан тэр үед. Монголын төрийг тооны машин дээр 60 тэрбум төгрөг болгож харж байгаа эрхмүүд төрийн албандаа суусаар л байна. Тэдний талаар үннийг дэлгэх ард түмэн байгаа цагт Монголын төр цэвэр байх ёстой. Төрийн албыг бүхий л төвшөнд зарж, үнэт хүргэж зарах Хятадын коммунист намын төлөвлөгөөг Монгол улсад хэрэгжүүлсэн нь ардын нам.
Дэд бас төрийн өндөр албан тушаал хашиж байгаа өөрийн намын шадар сайд хүрэлцэхүйг хууль бусаар тагнж мөрдөж, улмаар амь насанд нь аюултай байдал үүсгээд байгааг бид харууллаа. Монголын төрийг удирдах бүхэл өөр хоорондоо хөлөөнжилсэж нэгнийхэн амь насанд хүрч магадгүй байгаа тэд үндсэн хуулийг өөрчлөхөөр улаарч эхэлсэн нь сонирхол татаж байна. Тэд яг юу хийх гээд байна вэ? Тэд улсын хурлын дэргэд нэгэн шинэ байгууллага байгуулах гэнэ. Тэр нь тустай хуультай байх юм гэнэ. Гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг засгийн газар, орон нутгийн захиргаа, төрийн өмчит бүхий л байгууллагуудын албан тушаалтнуудыг санхүү үйл ажиллагаагаар нь хинээс ч хамааралгүйгээр хянах юм байна. Тэгэхээр авилгатай тэмцэх газар, тагнуулын эрхийн газар, прокурор, шүүхтээ энэ дүүцгүйц эрх мэдэл бүхий цаашлаад гүйцэтгэх ажиллагаа явуулж мэдэх байгууллагыг байгуулахаар үндсэн хуулинд санаахж байгааг юу гэж ойлгох вэ? Төрийн бүх байгууллагыг бүр санхүүтэй нь хянах энэ байгууллага өнөөх алдарт 60 тэрбумын авилгын схемийг халахвчилсан тусгай үүрэг бүхий байгууллага биш үз. Коммунистууд үүнийг үндсэн хуулиар дархлахаар санаахж байна уу? Үүнд нэг л үний юм бий. Тэд 60 тэрбумын авилгын схемээ мөн шадар сайдынхаа амь насанд занал хийлж түүний хууль бусаар тагнаж мөрдсөн хэрэгтэй хуулийн байгууллагаас хариуцлага хүлээх ёстой. Үүнээс нан тэд үндсэн хуулинд гар дүрх хэрэггүй. Улс төрийн зар хамаагүй. Юм зах дээр заргалцсан. Энийг зар хамаагүй. Сүгэнт зар. Бүтэн бөөдчүүд яаж. Мухарлсан ийм нотлох баримтууд ил гарах тусам эдгээр хүмүүсийн одоо хийж байгаа үйлдэлүүд бол ямар ч эрүүл хүний санаанд буухааргүй ийм хэлбэр рүү орж байгаа харагддаг. Өөр ч одоо юу хэлэх вэ? Цаг хугацаа тэгээд энэ үйл явдлыг, энэ хэргийг үнэн бодитоор шийдэхийг харах байлгүй дээ гэж би боддог шүү дээ.